мэргэжлийн тооцох зарчимтай улс орны хөгжлийн гол тодорхойлолт болж явдаг банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг одоо тодруулъя. Банкны салбарын шилдэг эмэгтэй. Үлзий тогтохын аз жаргал. Кембрижийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр төгсөж, Ридингийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалж, олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогч мэргэжил эзэмшсэн бөгөөд Barclays Capital, Energis зэрэг Английн нэр хүндтэй банкудад ажиллаж, улмаар 2002 оноос одоо хүртэл Европын цэргийн бусгалт хөгжлийн банкнд дотоод хяналтын хянан шалгагчаас эхлэн эрсдлийн менежментийн ажилтан, банкир, тэргүүлэх банкир хүртэл дэвшин ажиллаж байна. Лувсан доржийн долом зул. Дэд бүтц эрчим хүч уул уурхайн салбарын зээл хөрөнгийн асуудлаар мэргэжсэн хөрөнгө оруулалтын банкир, дэлхийд 9 бичигддэг Sumitomo Mitsui банкны Лондон дахь салбарт санхүүгийн хилцс хариуцсан захирал. 2011 оноос хойш Монголын зах зээл, ялангуяа дэд бүтц эрчим хүч уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах ажилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа юм. Азиягийн Бат Үлзий. 2008 оны 1 сараас Францын BNP Paribas банкнд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байна. Өмнө нь актив пассив удирдлага, иргэдийн банкны үйлчилгээ, хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэг банкны ажлуудыг гүйцэтгэж байжээ. Please welcome to the stage Director of National Bank of Canada, Mr. George Rowe. The winner of the Outstanding Woman in Banking is Demosul Luzondro. Энд үрийн сэтгэл хямарч явхад тэнд ихийн сэтгэл үйлмэрчил суудаг юм. Энд үрийн сэтгэл баясаж байхад тэнд ихийн сэтгэл бэлгэж байна. Тэгвэл өнөөдөр бусдын мөрөгтийн төлөө өөрийнхөө мөрөгтийн адил зориулж хүмүүст үйлсийн төлөө бэлтгэлэн зориулж байгаа хүмүүнлэг эмэгтэйчүүдийг шалгуулъя. Хүмүүнлэгийн шилдэг эмэгтэй. Эртнээгийн одон гэрэл. 2009 онд Mon Charity байгууллагыг үүсгэн байгуулад захирлаар нь ажиллаж байна. Mon Charity байгууллага нь эхнэлхсийн төв эмнэлгийн хүүхдийн дасгийн үүдний өрөөг будаж, мөн мэдрэл цусны болон бөөрийн өвчтөе хүүхдүүдийн дасагт тоглоом бэлгэлж, сургалтын өрөөг байгуулж өгчээ. Саяхан өсвөр насны ээжүүдэд тусалдаг үнж төвд 5 оёлын машиныг илгээсэн бөгөөд 41-р яашлыг тохижуулах будагны мөнгийг мөн явуулсан байна. Их хөрсийн баяр болон хүүхдийн шинжилгээг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Сүхбаатарын тунгалаг. 2004 оноос хойш нөхөр 2 хүүхдийн хамт давлан хотноо ажиллаж амьдарч байгаа. 2007 онд 11 айлаас хүүхдийн тоглоом хувцсахын дугаар цуглуулан Монголын 3 ихэр хүүхдүүдийн цэцэрлэгт хөргүүлэх ажлыг, үүний дараа арсны эмгэг судлалын төвийн номын санд хүүхдийн номын болон нээж өгөх ажлыг өөрийн наслгаар удирдан зохион байгуулж хийсэн байна. 2012 оноос 0-3 насны хүүхдүүдийн улсын асрамжийн газарт хүүхдийн тоглоом, хувцс хандивлах, халуун сэтгэлийн аянг өрнүүлэн ажиллаж байна. To present our next award, Outstanding Woman in Charity of the Year, Relationship Manager of BNY Million, Mr. James Ronalds. And the winner of Humanitarian of the Year is Odin Garish. Эмэгтэйчүүдэд болон эмэгтэйчүүдэд хүндэтгэж ирсэн сайхан ирчүүдтэй Монголын их хөрсийн баярын мэдээг хүргье. Үзэсгэлэн гоо бүсгүй хүний төрх, үнэн шудраг зан бүсгүй хүний чимэг байдаг. Эрхэлсэн ажилдаа эзэн байдаг, ийдэг ариун эрхэмсэг тууштай хуулийн салбарын тэргүүлэх бүсгүйчүүдийг одоо тодруулъя. Хууль зүйн салбарын шилдэг эмэгтэй. Бямсүрэнгийн алтан сув. Хуульч Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны гүйцэтгэх захирал. 2004 оноос хойш Arlington мөнгөлөгчийн газар хуульчаар ажиллаж байгаа бөгөөд дунджаар 400 гаруй хүний эрх болон цагаачлалын хэрэг дээр ажиллажээ. Мөн Их Британи дахь монголчуудаа цагаачлал болон Европт хүний эрхийн асуудлаар хуулийн зөвлөгөө өгч тусалдаг байна. Хүүгийн хамт сүрэн.
2008 оны 6 сараас эхлэн олон улсын худалдаа, эрчим хүч, арбитрийн группт ажиллаж байна. Олон улсын арилжааны хуулиар дагнасан Монгол мэргэшсэн хуульчин. Шилжилтийн эдийн засаг болон хөгжиж байгаа орнуудад төслийн санхүүжилт, бүтцийн өөрчлөлтийн асуудлуудад төвлөрч дагнан ажиллаж байна. And member of the Association for the Development of Mongolian Women in Europe, Mrs. Orna. За 2010 оны шилдэг хуульч нэртэйгээр хүүгийн хан цэрэг бодлоо. За хандлагын ажилттай учраас өнөөдрийн үйл ажиллагаанд ирж чадаагүй. Тийм учраас бид нар одоо шагналын завх хүмүүсээр дамжуулан хөрвөл болно. Өдрийн амьдралдаа инээмсэглэж явах бүсгүй хүн өөрийн тархиндаа жаргаж явах бүсгүй хүн. За одоо ингээд залуу хүн бүтээлч эмэгтэй шалгаруулах номинац эхэлж байна. Шилдэг залуу өрөн бүтээлч эмэгтэй Доржийн Мандах туяа төгөлдөр хурагч 2002 онд Британийн хөгжмийн академид анхны Монгол оюутан болон элсэн бөгөөд 2011 онд Манчестер хотын Хатан хааны нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөж их шиглэл хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Мандах туяа нь Их Британд өөрийн бие даасан тоглолтуудаа тавьж байсан төдийгүй Лондонгийн олон нийтийн болон буйны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож монголчуудаа дэмждэг байна. Инх төрийн номон Лондонгийн урлагийн их сургуулийн оюутан 2010 онд Лондон хотноо өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан бөгөөд түүний уран бүтээлийг Лондонгийн зураачдын танхимаас өндрөөр үлдэж зураач Стенерийн нэрэмжит шагналаар шагнажээ. Мөн урлагийн их сургуульд урилгаар суралцах эрхээр шагнуулжээ. Түүний бүтээлүүд Английн нэрт урлагийн сэтгүүлүүдэд тавигдсан байна. Well, the award goes to Ms. Namong Engtor, who is an outstanding student. Эрдний хичээлээр сууж, эрлийг сурлаар ордог гэж олсноо баттгаж чаддаг, ололдоо ахиулж явдаг шинжлэх ухааны салбараас нэрэн дэвшиж байгаа эмэгтэйчүүдтэй танилцуулъя. Шинжлэх ухааны салбарын шилдэг эмэгтэй. Цогтын базар аригчаа. 2005-аас 2008 онд West of England их сургуульд анагаах ухааны доктор цолыг орилсон. Эрүүл мэндийн яамны харьяа нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан Mary Stopes International судалгааны зөвлөх 2011 оноос эмнэлгийн багаж тоног төхөөрөмж болон технологиг хөгжиж буй орнуудад шилжүүлдэг Alpha IMEX компанийн захирлаар ажиллаж байна. 2007-оос 2009 онд Лондонгийн монголчуудад доохос сэргийлэх дэлхийн өдрөлгийг 3 жил дараалан зохион байгуулжээ. Өсөх баярын Батчимэг хүний их хэмж 2003 онд өвчнөөс сэргийлэх онцлог уламжлалт анагаах ухааны үндсэн зарчмуудын логик арга зүйн судалгаа сэдвээр анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан. 2009 оноос хойш одоо хүртэл Оксфордын их сургуулийн молекулын анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байна. Эрдэм шинжилгээний 3 төсөлт ажилд оролцож судалгааны 8 өгүүлэл 38 илтгэл хэлэлцүүлснээс 7 илтгэлийг нь эрдэм шинжилгээний олон улсын чанартай хурлуудад хэлэлцүүлсэн байна. Долгорын гүн цэцэг Монгол улсын их сургууль болон Германы Штутгартын их сургуулийг олон улсын харьцааны чиглэлээр төгссөн. 2006-аас 2010 онд Германы Штутгарт их сургуульд хэл шинжиллийн судлаачаар ажилласан бөгөөд 2010 онд монгол хэлний ялгаатай тэмдэглэгээ сэдвээр докторийн зэрэг хамгаалсан байна. Мөн 2009 онд Штутгартын монголчуудын холбоог үүсгэн байгуулжээ. Шинжлэх ухааны салбарын шилдэг эмэгтэйг тодорхойлохоор Европын монголчуудын эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны аз жаргал таныг энэхүү тайзнаар урьж байна. Өсөх баярын Батчимэг. Өсөх баярын Батчимэг. Эрхэн гэдэг эрхний аврагын хэгээр мөхөс сууд гэж эрхнийг найрагч эгэлгүй өмнөөр үсэлсэн байдаг. Гонд нөхөрчүүлдэх жаргаж амьдрах Монголын бүх эмэгтэйчүүд сайхан тэр мөнгө
хийсэн бүтээснээрээ онцгойлон шалгарч байгаа эрхэмсэг эмэгтэйчүүдийн одоо тодруулъя. Оны шилдэг бүтээлч эмэгтэй. Батсүхийн мөнгөн туяа. Бэрхшээл ба боломж номын зохиолч, амьдралын дасгалжуулагч, сэтгэхүйн хилцүү судлаач мэргэжилтэй Тодын оюун чимэг. Ардчлалын анхны эмэгтэй. Ардчилсан хувьсгалд оролцож явсан тухайгаа болон Монголд ардчилсан хувьсгал хэрхэн өрнөсөн тухайгаа өгүүлсэн Миний хүссэн ардчлал биш номоо 2011 онд хэвлэн гаргажээ. Бүрөвдөржийн Ууганбаяр Рамсей 2012 оны 3 сард Шотландын зохиолчдын хорооноос Жанетэ Баут цомыг өөрийн Монгол хэмээх номороо хүртжээ. Түүний номонд Монгол гэдэг нэр нь Монгол үндэстнийг хэлдэг боловч Даун синдромтой хүмүүсийг Монгол гэж нэрлсэн нь орчин үед хараалын бүдүүлэг үг болон олон улсад дэлгэрч байгааг эсэргүүцсэн байна. To present our award, President of Mongolian Foundation Mrs. Mart Bira. За та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Монгол хөрсөн баярын мэндийг хүргье. Энэ оны шилдэг эмэгтэй шагнал гадуулах ёстын хамгийн хүндтэй номинаас нэр дэвших хүний тодруулах эрх авсандаа үнэхээр баяртай байна. Энэ номинаас үнэхээр чадaltaй агаардаг эмэгтэйчүүд маань нэр дэвшсэн. Ингээд оны шилдэг бүтээгч эмэгтэйгээр Бүрөвдөржийн Ууганбаяр Рамсей. За та бүхэндээ энэ оройн хамтыг ашиглая. Ингээд энэ үлэмжийг зохион байгуулж байгаа та бүхэнд үнэхээр баярлалаа. Монгол гэдэг үгийг дэлхийд бид бүхэн Монгол гэдэг улс байдаг, Монгол гэдэг хүмүүс байдаг, Монгол гэдэг үг үндэстэн байдаг. Монгол үг нь эзэн байдаг юм шүү. Тийм учраас Монгол гэдэг үгийг буруугаар хэрэглэж байгаа бүх хүмүүсийг засаж задруулж зогсоохыг хүсье. Үеийн олон нөхдөөсөө амжилтаараа шалгарч ирж буй шин зүрний эрдэмтэн бүсгүй ирээдүйн гаргай сэгээдэг оны шилдэг оюутан эмэгтэйг шалгаруулах гэж байна. Оны шилдэг оюутан. Инх Батын ариун туяа. Лондон хотын Middlesex их сургуульд олон нийтийн засаглал ба бодлого чиглэлээр магистратад сурдаг. 8-аас 16 насны хүүхдүүдэд зориулж англи хэлийг тоглох явцдаа сурцгаая. Сургалтын шин тоглоомыг зохион бүтээж Монголын дунд сургуулийн системд нэвтрүүлсэн байна. Жамсран Жовын Жавзан хорлоо. Польшийн Краковын Ягеллоны их сургуулийг санхүү нэгтлэн бодох мэргэжлээр дүүргэсэн бөгөөд одоо Лондонгийн худалдааны их сургуульд бизнесийн удирдлагаар магистрт суралцж байна. Жавзан хорлоо нь Британи дахь монголчуудын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн байна. On the stage, President of Mongolian Youth Organization in UK, Mr. Tufshin. Оны шилдэг оюутан эмэгтэй. Инх Батын ариун туяа. Шалгуулах үйл ажиллагааны хамгийн хүндтэй, хамгийн эрхэм нэгэн эмэгтэйг одоо танилцуулах гэж байна. Энэ эмэгтэй бол Төвшин Батын Румана, зураач, кино найруулагч мэргэжилтэй, сэтгэлийн дэм сангийн тэмхүүн, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны гадаад харилцаа, соёл урлагийн ерөнхий хариуцагч, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн Miss Deaf of Mongolia тэмцээнийг 2009 онд санаачтан зохион байгуулсан. Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо Англи Монголын соёлын төвөд анх удаага хамтран энэ оны шилдэг эмэгтэй 2012 шалгаруулах бүсгийн үйл ажиллагаа зохион байгууллаа. 10 номинацд нэр дэвшсэн бүх эмэгтэйчүүд болон энэ номинацд шалгарсан эмэгтэйчүүдтэй дахин баяр хүргье. Улсын хорноороо оглуулж, улсын хорныхоо нэр хүндийг өндөр төргөж хийж бүтээсэн ол дамжаар амжилтаараа од болон гэлэлцэж яваа эрхэм бүсгүйчүүд та бүхнийхээ цаг зээн ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай
ярилцлаганд хүрсэн ирж оролцсон дэмжиж тусалсан бүх хүмүүстээ би баярлалаа. Ингээд одоо та бүхэн үүдэх дугаар бидний урилгыг хүлээн авч хүрсэн ирсэн Монгол Улсын галаач жүжигчин дуучин Жаргал сайхныхаа тоолт үрж байна. Амрах тэрний чихэнда сая сараларчсан доо зүрх дуудаж хандаа би байтал замээ хөдий обэнс Жаргал тэрний чихэнда Монголын түүхэнд харьшгүй зэрэг хатны ухаанаараа мөнхөрсөн сууд хаттын түүхийн гэж мэднэ. Тэгвэл эх орноос хичнээн хасуугач төдийчнээ өрх гэр өөх хөхөд улс эх орныхон төлөө ихийг бүтээж яваа. Энэ цагийн хатад болох Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн сурч мэдсэн хийж бүтээсэн одол тамжил. Бүсийн гавьяаг олон нийтэд төрүүлэх дэмжин алдаршуулах зорилгоор Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо Англи улс дахь Монголын сүүлийн төв хамтран анх удаага оны шилдэг эмэгтэй 2012 ёслолын үйл ажиллагааг Лондон хотноо инхүү зохион байгууллаа. Хийж бүтээх эрмэн хүслээрээ Монгол эх орныхоо нэрийг дэлхийд таниулсан эрхэмсэг эмэгтэйчүүд та бүхэндээ дахин баяр хүргэж сансан бүхэн чин сэтгэлчлэн бүтгэхийн үлзийтэй ёроолыг өргөн дэвшүүлнэ.